Сайн бацхан үзэгчдээ Robocon 2013 үндэсний ровтын тэмцээний цуврал нэвтрүүлгийн ээлж шин дугаар эхэлж байна. 12 дахь удаагийн үндэсний ровтын тэмцээний хагас шударгын тоглолтод 8 баг өрсөлдснөөс 4 баг шударгын тоглолтод аврагын төлөө өрсөлдгөөр тунавжүүлээд байгаа. Шударгын тоглолтод шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн Танан 2, шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн Telecom Mongolia, шинжлэх ухааны технологийн их сургуулийн компьютер техник менежментийн сургуулийн Соронзон хүү, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн Unitel-ийг багууд өрсөлдөж, найдвартай робот бүтээж, даалгаврын амжилттай гүйцэтгэсэн баг нь үндэсний ровтын тэмцээний яригч болох юм а. Дээрх 4 баг 2-2-ороо өрсөлдөж, хоцсон 2 нь аврагын төлөө тоглох болно. За одоо шавдрагын тоглолт, шигшээ тоглолт эхэлж байна. Улаанаас механик инженерийн сургуулийн Танан 2, Хөхөөс мэдээлэл технологийн сургуулийн Unitel нэг багууд байр ажилласан байна. За биедээ сайхан амжилт хүсье. Залуусаа баяр хүргэе, амжилт хүсье. Robocon тэмцээн бол бүтэн жил бэлдэж оролцдог тэмцээн. Тэгээд тэмцээнээр бол хэдхэн минутын хугацаанд 3 минутын хугацаанд асар хурдан болж дуусдаг. Бүтэн жил гаргасан хөдөлмөрийнхөө үр дүнг тийм богино хугацаанд гаргах болохоор маш найдвартай, сайн ажиллагаатай роботоо яг бэлдэж туршиж гартаа оруулах хэрэгтэй байдаг. Инженер болох оюутан залуусын одоо мэдлэг чадварыг сорьж байгаа, үзэж байгаа тийм одоо томоохон ганц мэргэжлийн чиглэлийн ганц сургалтаа тэмцээн. Robocon тэмцээнд яг орсноор болохоор зөвхөн яг онлт бид нар жишээлбэл үзүүлээ одоо тэр онлт талаасаа гадна илүү практик одоо туршлага олж авах тэгээд маш их сурдаг. Оюутан болгон мэдээж Robocon тэмцээнд орж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө энэ тэмцээнд бол мэдээж маш их төсвөртэй, төвчээртэй хүн орох хэрэгтэй. Тэгээд мэдээж төрөө байрын төлөө гэсэн зорилготой байх хэрэгтэй. Ер нь бол бас айцангой манай хүмүүс юм хийж чаддаг, хий бүтээ гэсэн сэтгэл зүрэхтэй, айл болох чадвартай тийм залуучууд байдаг. Тэгээд ер нь энэжлийн бүрэлдэхүүн ч гэсэн маш хүчтэй бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Талбай дээр гарна гэдэг чинь бас амар их сандралын асуудал бас их шаардсан гэсэн. Цөөх хүн байсан, их хүн байсан ч нөгөө багтаа тоглоход жоохон тэгээд сандарчвал тэгээд бүтээд байсан. Алиг сандрахгүй хэлж байна. Robocon дамжлагтай орлолт бол юм л энэ сургууль сурж байгаа хувьд бол энэ зорилго л да. Өөрсдөө харуулж чадахын тулд хичээгэл тэгэл тэр шинэ гарсан Robocon-ыг дуу хүртлээ төвчээртэй байгаад тэрэн дээр хүртэл бид нэр төвчээртэй байгаад бид нар нөгөө анх тэр гарсныхан дараа сонссон аахгүй. Тэгэл нэг л яа болохгүй нэг л нөгөөт энийг шиг тэр дуу сонсоо өстэй төвчээртэй байгаад За хоёулаа цэвэр хожил хийж байгаа. 30 секунд үлдсэн байна шүү залуусаа. Монгол Улсын их сургуулийн нийт цоглог оюутан залуучууд Unitel багийн хөгжөөнд дэмжигчид. Галтын төлөө урагшаа. Галтын төлөө урагшаа. Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулж байгаа Robot Contest 2013 тэмцээний шавдрагын шийдвэрлэх тоглолт байна. 4, 3, 2, 1 тэг цаг явлаа. Гараа. За ингэж эхэллээ дээ. За 50 хянамгаа тоглоно шүү залуучуудаа. Хугацаа байгаа. Хэн зөв тооцоол цагаа хянамгаа зохицуулж чадсан нь роботууд бол саатлаг ажиллаж байгаа. Одоогор бол даалгаврыг тун алдаагүй гүйцэтгсээр байна 2 баг. Үнэхээр жиг тэнцүү 2 баг байна. За баяр хүргэе. Амжилттай. Алааны харьцаа 40-30 харьцаатайгаар одоо харагдах байдлаас бол
Ийм байдалтай байна. За одоо автомат машинууд уралдаанд орж ирсэн. За эхний үйлчлэг амжилттай гүйцэтгэлээ. Талбайд орж ирлээ. За талбайд орж ирсэн болохоор одоо цагирагтай том харамсалтай юм боллоо. За өршөлтөгч баг бол за баяр хүргэе. Цаг бол хангалттай байгаа шүү дээ. Хангалттай байгаа. Хэн энд нь ядах боломж бүрэн дүүрэн байгаа. За Севериадалтай баяр хүргэе. Севериадалтай Монгол Улсын их сургуулийн шилэгтэй нэг баг Севериадалтай баяр хүргэе. Баяр хүргэе, баяр хүргэе, баяр хүргэе. Баяр хүргэе. роботийнхаа үчээр энэ үн тооцоог нарийн сайн хайр тоглосон байна. Шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуулийн танаа 2 баг амжилттай сайхан оролцсон. За хөгжин дэмжигчтэй энэ төрөлцсөн ирсэн нийт үзэгч баяр хүргэе. Оюутнуудаа үнээр шийдвэрлэх сэтгэл хөдлөсөн сайхан тоглолтууд болж байна. За баярлалаа. За баярлалаа. За үнэхээр сэтгэл өндөр байна уу? Маш гайхамшигтай байлаа. За энэ шийдэлт бол үнэхээр сэтгэл үнэхээр хөдөлж байна. Одоо аврагын төлөө тоглосон үнэхээр бүр үнэхээр тэр гоё. Явцад тоглолтоос хамгийн сэтгэл хөдлөсөн чинь энэ бардгийн тоглолт. Тийм шүү дээ. Энэ бол мэдээж хамгийн үнцэнтэй тоглолт. Энээс цааш бол одоо бас их юм шалтгаална да. Энэ тоглолтноос ер нь маш их юм шалтгаалх байсан. Ямар ч хийсэн чадлаа. Баяртай байна. Өсөлтөгч багийн хувьд бас чанга байгаа тий. Бүгд ер нь жигд маш өсөлтөгч. Бүгд л дандаа грин планет хийж байгаа. Тийм өсөлтөгчтэй бол маш ширүүн байна. Бид нэр арай илүү байлаа. илүү байсан даа ч хожичлоо тий. Тэглээ. Одоо аврагын төлөө хэдхэн хормын дараа тоглоно шүү дээ тий. Одоо үлдсэн хугацаанд тэгэл бүх бэлтгэлээ базаагаад аврагын төлөө тоглолтод ороход бэлэн байна. За саяны тоглолтын онооны төв та бүхэнд танилцуулъя. Unitel-ийн хувьд 70 оноогоо авсан. Механик инженерийн сургуулийн таны хоёрын хувьд 60 оноо авсан. Нэг хасах үйлдэлтэй энэ нь бол хасах 10 оноо хасгаж байгаа. Ингээд 50 оноо 70-50 болсон онооны байдал бол 2 минут 1 секундэд цэвэр ялалтаар өрсөлдөгчөө болгож авсан. Unitel-ийн хувьд. Бид дэлхийн яжийн хүүхдүүд бид олуула их дэлхийнхээ хайранд аз жаргалтай өсөн торнож байна. Хүүхэд бүр байгаль орчин цэнхэр гаргаа харлах хүсэл тэмүүллээр нэгдэцгээе. Бидний хайраар их дэлхийн минь дутах учиргүй. 2013 он байгаль орчны боловсролыг дэмжих жил. Сая бол үндсэндээ багийн гишүүдийг тайван тоглох үүднээс нэг хайхтар онооны байдлыг зарлалгүй гол нь эдрийг бас оюун ухаанаа төвлөрүүлээд сайн тоглосоо гэсэн үүднээс бид бүхэн тайлбар хийгээгүй. Одоо энэ тоглолтоос тайлбар хийхгүй та бүхэн бүтэн өдрийн туршид үзсэн учраас хангалттай сайн мэдээлэлтэй болсон. Оюутнуудаа хамгийн гол нь тайван тоглох хэрэгтэй юм байна. Сургууль компьютер техник менежментийн сургуулийн Соронзөнхүү улаан хэсгээс түүний өрсөлдөгч мэдээлэл холбоо технологийн сургуулийн Telecom Mongolia хөх хэсгээс гадагшлаад бэлэн болжээ. Одоо юу дээр засвар хийж байна? Сайн нэг жоохон програмын чүүчүүд алдаа гарлаа тэрийг цэцлаа. Тэгээд одоо манайх цэнгэлэлтээр тоглоно. Тэгээд аль тал дээр тоглож байгаасаа хамаараад манай гарууд хагас ахмад ороод байгаа. Тэгээд
аль талбайд тоглохоос хамаарат програмыг өөр шаарддаг. Тэгээ сая жоохон алдаагаа чиглээд болгоцсон байгаа. Тэгээ одоо ингэ шаарад болчихлоо доо. Манай ерөнхийдөө рекорд минуттай байдаг. Цэвэр алтыг минуттай хийжсэн. Энэ өдөр цэвэр алтаа рекордоо төхүүлнэ гэдэгтээ бол итгэлтэй байна. За мэдээж хэрэг шилдэг хөгжөөнд дэмжигчийг шалгаруулах учраас манай Цэнхэр үсээс тодорно гэдэг нь бол итгэл дүүрэн байгаа учраас Цэнхэр үсийн хөгжөөнд дэмжээ. За ер нь бол хамаагүй тэгэж эрдэнэс тэгэж шийдвэрлэх төвлөлтийг гаргаж болохгүй. Манай улаан бүсээс бас авчих юм билүү тийм ээ. За анхаарлаа хандуулаарай. 1 минутын бэлтгэл цаг хугацааг шүүгчнэр хөхөсөг бэлэн байна. Шүүгчнэрээ дамжуулаад бэлэн хэсгээ мэдээлээрэй. За бэлэн. За амжилт хүсье. Бэлтгэл цаг хугацаа 1 минут ажиллаж эхэллээ. Бөөнөр хамгийн сүүлд хийгээд машинаа хамгийн ихэнд туршиж үзэх бол бидний хамгийн сэтгэл тогтолсон юм байсан. Тэгэл бөөнөрөө одоо нэг зүйл дээр алдсан ч гэсэн тэрийг бөөнөр инээлдэл за энэний ялчуу дахиад нэг явуулчих гээл тэн дээр маш их баярцаад бид нэр хөөсгөж байсан. Тэр л бид нарыг яг нэг зүйлийн төлөө явж гин гэдгийг харуулж чадсан баг. Тэмцээнд ямар ч энэ жил 4 жилийнхээ алдааг бол тавтахгүй. Тэгээ сайн оролцсон. Тэгээд энэ жил бол ерөөхдөө бол бид нэр ах нарынхаа авсан тэр цом титэмтэй тэр тугийг буцааж авчирнаа л гэсэн зорилготой. Хөгцөл дуусны дараа сэтгэл хавшин төө. Ер нь тэмцээний дараа бол 7 хоног бол тэмцээн бодогдсон шүү дээ. Тэгээд хоцсон ч яасан ч ялагдсан ч тэгдэг байж тэгсэн бол болох байж гэж бол бодогдно. Тэгээ яг сэтгэл амар байх үе бол тэгэл яг төрүүлсний дараа л ганц цохогдож байгаа, биднэрт урам өгж байгаа, биднийг хөгжүүлж байгаа, биднийг идэвхжүүлж байгаа зүйл гэх юм бол яхаар Робокон тэмцээн. Робокон бол айгүйх мэдлэг хуримтлуулах. Тэгээд ер нь олон талын мэдлэг хуримтлуулах боломж олгож байгаа. Харахад ингээл нэг зүйл хөдлөд байгаа боловч цаанаа маш хөдөлмөр орж байгаа. Робоконы хувьд хэцүү гэсэн ойлголт байхгүй л дээ. Хүн зоригтой бай, зориг хөдөлт тэмцэх юм бол ямар нэгэн зүйлийг хийж чадна. Тэгээ Робоконд болохоор хамаагүй л багаар ажиллал. Чи энийг гүйцэтгэв, би энийг гүйцэтгэв нь хоёулаа нийлээд нэг юм бүтнэ. Тэгээд бидний бүтсэн юм дахиад өөр гар автаа нийлээд дахиад нэг баг болно. Баг болоод нэг тэмцээнд ороод төрүүлэн зэгт юм те. Энэ бол багаар ажиллах байхгүй. Сэтгэл бүсээ бас дахин тус. Ялтын төлөө хамтдаа. Би чадна. За сүүлийн 10. 5 4 2 1 Дээдэн гэрдээ унтраагаараа. Дээдэн гэрдээ унтраагаараа. Дээдэн гэрдээ унтраагаараа. За тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. 2 багийн хувьд гар ажиллагаатай талбай дээр ажиллаж байна. Зарахгүй л өсөө нэг бэлтгэл нь хансан, бяран тэгшилсэн тамирчин шиг л байна да. Роботууд бол тун жигд ажиллаж байна, гарын дор ажиллаж байна да. Аргагүй шилдэг хашир багууд бол шовторгийн тоглолтод бол байгаа бүхнээ дайшилдаг юм байна. Одоогор бол алдаа гарсан зүйлгүй. Ямар ч алдаа гаргаагүй байгаа. За энэ бол үнэхээр сэтгэл догдож хүлээлгэсэн торгон агшин байдаг.
тоглолтод баяр хүргэе. амжилтыг Шинжлэх ухааны технологийн их сургуулийн авчирсан энэ баг маань үнэхээр шилдэг баг байсан байна. Улаан бүсээс гарч тоглосон шинжлэх ухааны технологийн их сургуулийн Соронзон хүү. Зайх мөнд үзэгчтэй Робокон контест тэмцээнийг дэмжиж байдаг багш оюутнуудаа үндэсний Робокон тэмцээний 2013 авраг шалралт тэмцээний хамгийн шийдвэрлэх тоглолтууд одоо эхлэж байна. Та бүхэн мэдээ сэтгэл догтлон хүлээж байгаа. Ингээд өнгөрсөн бүхэл хугацаанд Монголын үндэсний олон нийтийн телевизээс залуучуудын редакцаас за би эсэллөө талархлаа илэрхийлье. Unitel 1 компьютер техник менежментийн сургуулийн юу лээ? Соронзон хүү. Та хоёрыг дахиад тоглож магадгүй гэж би зөвлөсөн шүү дээ. Аврагын төлөө тоглох болчихлоо шүү дээ та хоёр. Одоо хамгийн хариуцлага тоглолт аврагын төлөө тоглолт. Эдтэстэй. Эдтэстэй. Хэрэг сандарч ногдож. Сандрал байхгүйсэн. Би ганц юм бэлдээ. Цаг хугацаа бидний өрсөлдөгч. Тэгэл явдгаар л явна да. Адилхан хүч хөдөлмөрөөр зарцуулсан бүгд л Робокон гэсэн зэрэгтэлтэй залуучуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Аавын хүүхдүүд ялгаа нь явах уу? Тэгээ сайхан цэвэр шудраг өрсөлдөө. Тэгээ цэвэр ядалт биднийх байх болно гэж. Саяны тоглолтын мэдээллийг та бүхэнд танилцуулъя. Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Телеком Монголиа 70 оноо цэвэр тоглолт болсон хасах оноо байхгүй. Компьютер техник менежментийн сургуулийн Соронзон хүү 80 оноо 1 минут 35 секундэд цэвэр хожлоор өрсөлдөгчөө болгож авлаа. Бидний амьдрал, хөгжил, дэвшил байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэглээнд их дэлхийгээ хайрлах, ногоон соёл иргэншилж шилжих, эко үзэл санааг үр хоочтой хөвшүүлэхийг шаардаж байна. Бидний ирээдүй өнөөдрөөс эхэлдэг 2013 он байгаль орчны боловсролыг дэмжих жил. За одоо хожигдсон хоёр баг буюу мэдээлэл холбоо технологийн сургууль, нөгөөх нь танан хоёр. За ирээд суглаарай. 3-ын төлөө. Мэдээлэл холбоо технологийн сургууль дахиад хөх дээрээс. Танан 2 улаан дээрээс. За ингээд 3 дугаар өрийн төлөө. ABU Робокон 2013 үндэсний роботын тэмцээний ерөнхий зохион байгуулагч Монголын үндэсний олон нийтийн телевиз, хамтран зохион байгуулагч байгаль орчин ногоон хөгжлийн яам, ивент тэтгэгч Enterprise компани, газар шим компани, JM International хужирт цэвэр ус хамт олон чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр үндэсний роботын тэмцээний багуудаа оролцуулсан сургуулийн 10 сургуулийн удирдлагаа хамт олон чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. 16 багтаа за эрхчлэлийн Робоконд өндөр амжилт гаргахыг хүсье. За ингээд ABU Робокон 2013 үндэсний роботын тэмцээний 3 дугаар байрын төлөөх тоглолт талбай дээр эхлэхэд бэлэн боллоо. Багууд байр ажиллаарай. Улаанаас танан 2, хөхөөс Телеком Монголиа. Мөн хамтран бас энэхүү үндэсний роботын тэмцээнийг энэ өдөр зохион байгуулалт гүн тусдаа үзүүлсэн Монголын оюутны холбооныхондоо бас чин сэтгэлээсээ талархаж байгаа илэрхийлье. Би саундын хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаа илэрхийлье. Ажлын өндөр амжилт хүсье. Багийн гишүүд бүгд хамт байх хэрэгтэй. Ялтын төлөө хамтдаа би чадна. Алтаад хожигдох хамгийн амар гэсэн. Алдаа гэдэг бол өнтер маш том сургамж. Тэгж алдах хэсгүй.
За хоёр талаас хоёулаа бэлэн шүүгчээрээ дамжуулт дарцгаа өргөсөн. За ингээд бэлтгэл цаг хугацааны 60 секундыг ажиллууллаа. Роботуудаа талбайд байршуулно. За 20 секунд үлдсэн байна. Роботуудынхаа найдвартай ажиллагааг хангаад 15 сүүлийн 10 секунд 5 4 3 2 1 go. За эхний 1 минут дуусч 2 дахь минут ажиллахад болсон байна. Орлоо 2 дахь минут. Ялтай зүр хавтаа өрөөтэй танан багийнхан яг одоо 3 дугаар арилжлаа тоглож байгаа юм боо. Харин тийм сэтгэл өндрөө тэгэл чадна зүйл ямар ч итгэлтэй байгаа. Тэгээ манайхан тэр яал дахин төлөө хүссэн үлээр бүгдээ жахаг дэмжиж одоо яг л цэвэр ялт хийх гээл одоо үнэхээр торгон мөч өөрчлөж байна да. Арай амтсангүй. Одоо энэ жилийн уралдаан бол ер нь ихвчлэн цэвэр ялт хийсэндээ үнэхээр одоо гал гарсан тийм уралдаан болж байна. Тэгээд бүх хүн сайн байна. Үнэхээр одоо сайжирсан байна. За одоо хоёр баг хоёулаа алдаа гаргаагүй бүгд даалгавраа чигд биелүүлсэн учраас энэ буудлага бол хамгийн шийдвэрлэх нь байх нь тодорхой. Гой сайхан байна. За одоо тайван их тайван. Бүгд 1 минут байна. Бүгд 1 минут байна. Тайван маш тайван. Оюутнуудаа чимээгүй тайван. Үнэхээр энэ тэнцвүүхэн байлаа. Отон байлаа. Танан хоёр бол үнэхээр оттой байлаа. Хоёр батнууд бол яг тэнцүү юм байна. Маш сайхан баяр хүргэе. Бас баярлалаа. Шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл механикийн инженерийн сургуулийн танан хоёр бага 3 дугаар байрыг шагналаа. Баяр хүргэе. За манай холбооныхон жоохон харамсалтай байлаа. За тэгтээ яах вэ? Цаана дахиад эрхчлэлийн робокон тэмцээн байгаа. Үнэхээр хүчтэй өрсөлдөгч гэдгээ Робокон 2013-ын талбайд та бүхэн нотолж чадлаа. Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Телеком Монголиа баяр хүргэе. Баяр хүргэе. За танаа хоёр багийнхтай амжилттай баяр хүргэе. Баярлалаа. Зүгээр хөдөлмөрлөсөн 3 дугаар арай шагналж байна. Харин тийм уг нь авар голын төлөө их зүтгэсэн гэхдээ энэ өдрийн тэнгэр тэгээд гурван зэрэглээ. Тэгээ жоохон дутлаа. Тэгээд автомат роботын хамгийн гол нь роботуудын найдвартай ажиллагаалж мэдчихэв. Дараа жил улам ууртай ширүүн байна.
2 минут 18 секундын үнэтэй ялалтаар танан 2 3 дугаар байранд орж байна. Баяр хүргэе. Танан 2 хөгжөөд дэвжигчтэй баярлалаа. Ясаж байна. Танан 2 3 дугаар байранд орхон тодорхой болсон. Баяр хүргэе. Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуулийн танан 1 2 3 багт орж ирээд ерөөдийн бэлэгдлээр 3 дугаар байранд орлоо. Баяр хүргэе. За манай танан багийнхан хөх мөсийг хөгжөөн дэмжигчтэй баярлалаа гэж илэрхийлж байна. Батлагийнхаа та хөгжсөн баярлалаа гэж хэлж шүү. Ингээд үндэсний рафтын 12 дахь удаагийн тэмцээний 4-р арьт шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн Silicon Mongolia баг, 3-р байрт шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн Танан 2 баг шалгарлаа. 2013 оны үндэсний рафтын тэмцээний аваргын төлөө Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн Unity 1, шинжлэх ухааны технологийн их сургуулийн компьютер техник менежментийн сургуулийн Сорон зүүн хүү багууд өрсөлдөнө. Энд 2 багийн аль нь үндэсний рафтын тэмцээний ялагч болж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх хэрэгтэй болохыг манай нэвтрүүлгийн маргаашийн дугаараас хүлээн авч үзээрэй. Модо аврэ. Дэлхий дээр жилд 15 сая гатал байд оймод устж байна. Үүний 3-1 нь зөвхөн цаас хийхэд зориулагддаг. Бид өдөр бүр цаг тутам хэвлэж байдаг. Одооноос хэмнэж эхлэе. Үсгийн хэмжээ 12 байхад хуудасны тоо 57 байна. Тэгвэл үсгийн хэмжээг 11 болгож багасгахад хэвлэх хуудасны тоо 50 болсон байна. Ингээд бид 12% буюу 7 хуудас хэмнэж чадлаа. Энэ өртөөр ийм амархан. Цаасаа хэмнээ ой модо хайрлаж бай. Байгаль орчин ногоон хөгжлийн яам. Залуус биднийг дэмжиж